11 оны наадмын 7-гийн 5-нд Ганбат Аслан намайг авсан юм байна. Тэгээд Ганбат Аслангийн хувьд 2010 оны наадмаар төрүүлсэн шинэхэн Аслан цолтой бүх байсан тийм үү? Тий. Тэгээд авчгаар нь яг гайхгүй юу? Би чи өөрийгөө доор нэлээд олон хүн байсан. Тэгээд нэг тэгж сайн гэж бодох нь юу юм. Гэхдээ арай эрт авчгаар нь жоохон шар хөдлөөд Ганбат чинь яаж барилддаг вэ гэж бодож амжсан байгаа юм. Тэгж амжааг бол би Ганбат бас унах байсан л да. Тэгж амжсан яг би нөгөө шатахгүйгээр шатааж барилдсан л ийм л тактикийн барилдаа хийцээ. Өөрөө дотроо бол би гаднаа ингээд одоо бичлэг харах юм бол ингээд яг ингээд хөөгөөд би шатаад байгаа амлуулсандаа шатаад байгаа юм шиг тийм үү? Амж болохгүй юм амлаагүй шүү дээ. Уг нь бол. Зүгээр би хаяхын тулд тийм юм хэрэглэхгүй юу? Тэгээд тэр нь болохоор ингээд нөгөө зүгээр зогсохгүй гэдэг шиг шилдээл очоод ингээл голлохороо чирж ингэж голлоо бацаа тавихгүй зууралдаал нэг жахан тийм нөгөө Ганбат нөгөө авсан үнийгээ жахан ингэж шатаагаад эхлэхгүй юу нөгөө твийн биш болгоод эхэлж байгаа. Тэр нь яах гэж байгаа гэхээр нөгөө мехилик гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ мехиликийн үн дээр нь би миний тэр хариу мехэнд бэлдсэн. Тэгээд тэр тактикийн барилдаа хийсээр байгаа тэр тактикээр Ганбатыг хаяад авсан. Тэгээ яг яаж хаилцдаг вэ даа чи? Би яг эхлээд болох Ганбат дээр ч одоо бас хэд удаа барилдсан. Найз нөхдөд судалт. Тэгэхээр Ганбат чинь аваад нөгөө юу яадаг гэхгүй юу? Илэг ус синжигний хавцаа нөгөө одоо нэг энэ шуулагны өмнөх барилдааны барьцсан шүү дээ. Тэн дээр очиод ингээд яг тэр хүртэл шатаачаад яг тэн дээр очиж зогсож байгаа юм. Тэгэхээр нөгөө шатаацсан хүн чинь намайг ачиг. Би нэг давхар ачуулах гэдэг байхгүй юу? TV хойгоор нь тэрвэр чинь тэгээд хаячих юм байгаа гэл бодцол төлөвлөцсөн. Тэгээд нөгөө хоёроос тэр болтол нь шатааж нилээд өөрөө шатчихгүй заа чи жахаа 50 байш. Өөртөө яриа. Тэгсээр угаар наана болохоор их амар шатаад байгаа хүн шиг ингээл дайраал өстөө чи ингээл янз бүр юм яриулаад үзээд байгаа. Тэгээд яг тэр нөгөө яг л тооцсоор бас ачсан. Тэгсэн чи би нөгөө бяртаа хүн чинь бас их юу хүний нэг хүндийн төв ингээд дээш нэгээ суглаад биний нэг хойгоор нь тэрж ийшээ гიშгэх хүн чинь би яг нь бол ингээ баруун талтай хүн ингээ баруун талаараа би ийшээ тойроод хойгоор нь тэрээд хүн чинь би намайг ингээ өргөж байгаа юм шиг ингээ татаж өөрлөгөө чангруулад тэгээд буцаад гарахтаа буцаад хөндлөлтөд гарахт нь биний гацаа арилж байгаа юм чинь нөгөө хаях тактик маань арилаас за нэгдүгээр хуулбар дууслаа за одоо 2 за нэг байц шуудганы байц халдгийн тэрийг л хаглаад хойшоо нэг хөлөө дутуу ингэж гიშгэж таазаараа ингэж халдаг байхгүй юу. За. Тэрийг л хараад байгаа юм. Би тэр хөдөлгөөн хойшоо ухарж яхад нь би уршин тоогдох гэдэг байгаа байхгүй юу. Зөв. Тэгэл яг тэрэн дээр очиод ингэж нөгөө одоо баруун гар гэсэн үг шүү. Баруун гараа ингэж чангаагаад ингэж өөрлөгөө татаад эхэлсэн чинь нөхөр яг ингэж хойшоо нэг жаахан ингэж яаж байгаа л яг тэрэн дээр байц халаад хойш ухардаг байхгүй юу. Тэн дээр нь баруун гар хоёроо ингэ итж байгаа нэг хагалж өшгөлж байгаа тоогдж байгаа хоёроо яг ингээд тэгээ энэ гараа толгоотойгоо дараал ийшээ бас яг зөрс. Тэгээ тэр чи яг нөгөө өмнө бэр зааны барилдаанд би унжсэн баха тэр нь. Тэгээд яг тэн дээр аваг бол би тийм хөлбөрөөр сонгохгүй. Аваг тундаг ч юм уу өөр барилдан арай эрт авчгаар нь би үнэхээр хаях ёстой гэдэг нэг бодоод ерөөсөө л хаях ёстой өөр хөлбөр ерөөсөө юу ч байхгүй гэл ингээд өөртөө бас нэг зорилт тавиул бас зориг тавиул бас болох гэдэг шүү дээ.